За өнөөдрийн Сэхэтэн подкастад 190 дахь дугаарт сайн скор мэдээллийн сангийн гүйцэтгэх захирал инх цацрал хүрэлцэн ирсэн байна. Бид бүхний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Подкастт орж оролцож чадсан мөн баярлалаа. За ярианыхаа ам хагалсан эхний асуултыг та бол одоо санхүүгийн салбарын хүн те тэр дундаа CFA цолтой. Тэгэхээр яагаад анх ерөн санхүүгийн салбар руу орохоор болсон юм бэ? Яагаад энэ сонголтыг хийсэн гэдэг одоо илүү нэг карьерийн асуултаар эхэлт юм уу? За яг карьер сонголтын өвдөх юм бол би өөрөө нэг хүчргөө мэдээл амар судлаа сонгоод байгаагүй. Анхнаас нь 10 жилд математикийн сонгоны ангид явжсан. Тэгэхээр ерөнхийдөө зам жим тодорхой байсан байхгүй. Математикийн сонгоныхаа нэг бол санхүү эдийн засаг эсвэл мөс эдийн засагт ордог. Ерөнхийдөө санхүү, бизнес эдийн засгийн чиглэлээр ингээд явах нь бараг тодорхой. Тэгээд тухайн үедээ бодож олмос эдийн засагт орё гэж ороод санхүүгийн мэргэжлэр ороод тэгэл яг тэр замлаар яваад өгсөн. Тоондоо сайн хүн байсан мэн шүү дээ. Одоо нэг амар сайн бол байгаагүй. Сонгоны хүн байсан гэхээс ч одоо. Сонгонд дандаа нэг 3 нь хаашаа нэг 4 мөр авдаг байсан. Гэхдээ яг төгсөх курстэй, төгсөх ангитаа гээгүнд ингээм амар цоороод нэг тийм болдог шүү дээ. Ягаад ч ингээд дундаж явж яснаа гээгүнд өөрийгөө мэдрээд гэдэг шиг. Тэгээд тухайн үед чинь болохоор мөс эдийн засагт ордог ингээ мянган бодлоготой гэдэг нэг юм шар ном байдаг гэсэн аахгүй. Тэн дээр одоо ингээл бүх бодлого геометр хүртэл ингээ мянган бодлоготой. Тэгээд тэрийг бүр яг эхнээс нь аваад нэгээс нь авахгүйлаад мянга гэл дуусаал 3 дэвтэр дүүрэн бодоод дуусчихсан. Тэгэл угаасаа тэр номноос ирдэг. Тэгэл ерөнхийдөө бол нэг карьерийн замд жоохон тодорхой болсон. За манайхан төр хүлээж байгаарай. Энэ удаагийн дугаарыг хамтран үргэж байгаа BGM Asset Management-ийн компани. Манайхан бүгдээрээ маш сайн мэдэж байгаа. Дэлхий дээр үйл хөдлөх хөрөнгө, бонд, хувьцаа зэрэг хөрөнгөө өсгөж болох маш олон хөрөнгө оруулалтын боломжууд байдаг. Гэвч монголчууд маань мэдээлэл дутмаг, магадгүй энэ боломж нь хязгаарлагдмал байдаг учраас дэлхийн зах зээл рүү ороод хөрөнгөө өсгөх гэхээр төдийлөн бас бид нэр хангалттай хэмжээний боломж нь гар дээр байдаггүй. За харин энэ боломжийг Монголын зах зээл рүүгээ илүү ойртуулж өгж байгаа мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани бол BGM Asset Management-ийн компани маа. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх веб хуудасаар хандаарай. Баярлалаа. За одоо хэдүүлээ подкаста үргэлжлүүлцгээе. Тэгээ явцын дод ер нь салбараа солиё гэдэг ч юм уу тийм бодол ер нь төрсөн өнөөдрийг хүртэлх. Өнөөдрийг хүртэл энэ карьерийн замнал донд энэ урт замнал дундаас одоо төрж их юм аа гэж. За тэр нь эхэндээ яг ингээд нөгөө санхүү эдийн засаг чиглэлээр тэг би дунд үед нас жоохон эргэлцээ. Яг одоо миний дуртай анханасаа сурын ажлыг гэсэн салбар санхүү байсан юм уу гэж нэг бодвол тий. За биш байсан бол би өөрөө их байсан ингээд бодохоор эргээл яг энэ жоохон логик, тоо, шинжилгээ, судалгаа юмдаа би илүү жоохон дуртай, илүү дөржтэй гэх юм уу авьяастай байгаад байгаа байхгүй. За тэгээ сүүлийн жилүүд бол яг хаа ингээд илүү нөө хүнд ажилламаар удирдах ажил албан тушаалд хашаад ирэхээр хүмүүстэй ажиллах хэрэгцээ шаардлага болж байна л да. Зөвхөн одоо KPI гэдэг юм уу те арга харгачил стратеги юу гэхээсээ илүү ямар ч одоо бизнесийн ард хүн л байгаа те. Тэгэхээр хүн өөрөө юу нь яаж ажилтдаг, яаж хийдэр гарах те, яавал урам зоригтой те, яахаараа бөөрн аваад болоод идэв те. Ямар үрд нь яаж туслах уу гэдэг талаас нь хүн талаас нь судалмаар санагдаад тэгээ ер нь жоохон коуч талдаа сүүлийн үед одоо сураад ажлын хайжгаар тэгээ явж байгаа. Тэгээ тэрийг л одоо өчрөө өөрчлөлтсөн юм байхгүй л те. Тэгтээ жоохон тиймэрхүү нэмэлт зүйл одоо сураа чиглээд байгаа гэсэн. Би таныг нөгөө өмнө ярьж байхдаа бас сонссон. Коуч гэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн одоо дасгалжуулагч тийм. Сүүлийн үед чинь монголчин борооны дарах мөнх шиг одоо маш олон амьдралын дасгалжуулагч нар гарч ирж байна. Тэгэхээр таних юугаар онцлог юм. Тэгээд олон улсад хүлээн зөвшөөрөгдөн гэдэг нь бас л одоо CFA цол шиг одоо тэр хүлээн зөвшөөрөгдөх баталгаажсан гэсэн үг. Тийм. Ер нь бол яг би нөгөө CFA маань мэдлийн бас нөгөө яг санхүү хөрөнгө оруулалт талдаа их хүн шалгалтаа ордог. Яг новын оргил Эврис чиг гэж зүйрлэгддэг. Санхүү менежментээр MBA хийх үү, CFA хийх үү гэдэг сонголт хэрвээ байх юм бол баг CFA-г нь хийгдэг зөвлөмж байдаг. Яа гэх юм бол тэр талаараа яг санхүү хөрөнгө оруулалт менежмент талаараа нэлээд одоо суур ойлголтоос ахгуулаад техникийн судалгаа шинжилгээ хийх хүний одоо хөрөнгийг удирдах, багц удирдах гэх мэтлэн үе шаттайгаар системтэйгээр мэдлэгийг олгодог. Тэгээ дээрэс нь одоо зүгээр нэг азар ч юм уу тэнцээд явна гэж байдгүй нүүр их хөдөлмөр те асар их сахилгават dedication зориултыг одоо зарцуулж олон жилийг зарцуулж ард нь гардаг. Тэгэхээр яг хуу тийм зүйлээ ард гарсан хүмүүс бол ер нь бол ямар ч ажлыг нуглах юм байна гэдэг тийм итгэл үнэмшил нэгдэг болохоор бас олон улсад аягүй сайн хүлээн шүрэгцэн. Энийгээ хийж дуусчаад тэгэл одоо давааны цаанд аваа гэдэг шиг одоо юу их вэ гээл тэнгүүд
коуч гэдээ орж ирсэн байхгүй. Тэр нь яг л CFA шиг одоо CFA-гийн хувьд гэх юм бол CFA институт гэдэг Америк төвтэй байгууллага яг тэр шалгалтыг авдаг, зэрэглэлийг олгодог тийм төв байгууллага байдаг байхгүй. Яг тэрэн шиг коучийн хувьд гэх юм бол ICF гэдэг International Coaching юу вэ? ICF Federation тий олон улсын одоо коучийн нийгэмлэг гэдэг байгууллага нь сургалтаа өгөөд тэрнийхээ дагуу арга аргачлалынхаа дагуу бас одоо баталгаажуулаад явдаг. Яг тэр зарчмаар л одоо сураа явж байгаа гэсэн үг тий. Одоо тэгээд хүмүүс ер нь яахаараа буурн аут болж байна. Одоо таны хамт олноос одоо ингэж ажиглахад одоо гүйцэтгэх сахирлаар ажиллаад 2 жил. Яг тэрнээс өмнө та бас удирдах албан хашиж байсан уу? 21 оноос хойш одоо нэг 4 5 дахь жилдээ юм уу? 5 жилдээ явж байгаа. Амар хурдан өнгөрч байна. Одоо тэгээд 5 жил баг хамт олон ахлаад явж хахад одоо сүүлийн үеийн залуучууд юунаас хашраад байна. Тэгэд ер нь сүүлийн үеийн залуучуудтай энэ ажлын байрны соёлч бас арай өөр болоод байгаа шүү дээ. Өмнө яг таны хэлсэн шиг илүү гүйцэтгэл төвтэй хүмүүстэй. За та гүйцэтгэл гарга те. Энэ 7 хоногт үүнийг хийнэ гэсэн бол үнийгээ л хий гэж шахдаг байсан бол одоо илүү нэг хүн төвтэй харьцахгүй бол бас болохоо байгаад байгаа шиг хүн тогтохгүй байна гэж яриад байгаа. Таны туршлагыг сонсъё. Өмнө нөгөө Mobcom би чи 11 жил ажилласан. Тэгээд хамт ажиллаж исэн гişтэйгээ сайхан ярьсан. Тэгсэн чинь мань хүн нэлээ олон жил ажиллаж чаад нөгөө нэг тэтгэвртэй гарсан. Тэгсэн чинь ер нь одоо намайг ажиллаж явах үед бол дандаа л одоо стратеги төлөвлөгөө, багийн ажиллагаа тий яаж илүү манлайлах уу, сайн лидер болох уу, сайн менежер болох уу гэдэг тийм одоо сургалтууд л орж исэн болохоос ш тий сэтгэл зүгэн тий сэтгэлийн одоо эрүүл мэндэ яаж хадгалах уу, well being гэж юу юм, стресс одоо зөрчилдөөнийг яаж удирдах уу гэдэг тиймэрхүү юм ордгүй ээжээ. Зарим юм мэдэхгүй хар урдаар ингэж ажилласаар хагаад нэг мэтгэд тэтгэвртэй гарах цаг болцсон мөлий штэ гэж ярьж байгаа байхгүй юу. Тэр үедээ харьцуулахад одоос жоох өөр болчиход байгаа тий. Нэг үе хоорондын ялгаа энэ төр байгаа штэ. Тэгээд Gen-Z тий millennial гэдэг ингээ уууд байгаа. Тэгтээ хитрхээ ингээд нэг юм зааглал тий заал Gen-Z нарын байдаг, millennial юм байдаг гэхээр тэр чинь өөрөө бас нэг ялгаатай байдлаа тусгаарлаад байгаа ч юм уу тий. Ялгаатай байдал үүсгээд тэр нь өөрөө нэг тийм зааг ялгааг бий болгоод байгаа юм шиг тий. Тэгэхээр угаасаа зөвхөн хүмүүс бүгдээрээ л ялгаатай тий. Эрэгтэй, эмэгтэй, албан тушаал, үзэл бодлороо бүгдээрээ ялгаатай. Тэр ялгаагаа хүлээн зөвшөөрөөд яаж хамтдаа ив найртай, үр бүтээлтэй, харилцан ойлголцолтой хамт орших вэ гэдэг асуудал байгаа байхгүй. Тэр чинь нөгөө инклюжн болчиход байгаа юм лээ шүү дээ. Тэнгүүд сүүлийн үед чи угаасаа одоо манай залуу үе одоо залуу боловсон үчин чи угаасаа их айхтар шүү дээ тий. Тэгээ би burn out болчлоо гэх нөгөө хүмүүс чи онгой өнтер болоод яриад байгаа шүү дээ. Өнөөдөр захирлаа би ажилдаа нэг очмооргүй байна яасан гэсэн чи сэтгэл санаа жоох муу байна гэдэг гээд. Тэгээ тэр онгой юм шиг хэрнээ бас хүмүүс илүү өөрийнхөө одоо сэтгэл зүй дээрээ тий өөрийнхөө сэтгэлийн эрүүл мэнд дээр илүү анхаарал тавьдаг. Тэрнийхэн төлөө бас ингээд шаарддаг тийм хүсэлтэд илэрхийлдэг тийм угаасаа цаг үрчиж байгаа байхгүй. Тэгэхээр байгууллагууд өссөн үсэг бас тэр тал дээр анхаарах хүмүүстэйгээ илүү ойлгож харилцаа хүн төвтэй байх энэ төр чиглэл рүүгээ шилжиж байгаа болов гэж боддог. За та Минварт бас 2 жил ажилласан тийм. Тэрнээс өмнө Америкийн нэгдсэн улсад суралцж байгаа. Тэгээд Мянмар руу явах одоо би ажлын байрны санал авсан гэж ойлгосон. Тэгээд яагаад Мянмарыг сонгохолов те Монголтай бас санхүүгийн энэ салбарт одоо ижил төстэй зүйлүүд бас юу байгаа те. Тэр туршлагын сонсоо. Тий нөө би ч Mobcom-д ажиллаж байсан гэдэг түрүүнд хэлсэн те. Тэгэхээр Mobcom-ын тухайн үед нөө нэг хөрөнгө оруулагч нь болохоор Sumitomo гэдэг Японы үндэстэн дамсан корпорац. Тэднийх болохоор ерөнхийдөө Sumitomo ч дэлхийд арил маш бүх улсуудад баг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдтэй. Тэрнийхээ нэг нь болохоор Мянмарт яг телеком бизнес эхэлжсэн байхгүй юу. Тэгээ яг хуу намайг яг Бостонд сурж яхад Монголд одоо манай удирдлага байсан Япон хүмүүс маань бас Харвардд сурч таарад. Тэгээ би яг төгсөж таараа тэгээ тэнд харалдаа. Тэгээ Мянмарт одоо юм шинэ бизнес эрхлэх гэж байна. Чи очиж ажиллах уу гэхээр би шууд ажиллая л гэсэн л дээ. Надад амар сонирхолтой санагцсан. Яагаад гэх юм бол Мянмар ч хүн амын хувьд ингээд Монголоос хамаагүй том. Дээрээс нь ингээд нөгөө яг тийм эдийн засгийн өсөлт нь ингээд бүүн болж исэн үе тий. Тэр болгонд илүү их нөгөө боломжууд байна. Боломжтой газар сурахын ирээр, ажиллахын ирээр надад сурах юм маш ихтэй гэж их олзуурхаж баярлаж бол тэр саналыг хүлээж авч ажилласан л да. Тэгээ бас их гой цаг хугацаа байсан. Тэгэхээр тэнд санхүүгийн салбар биш илүү телекомын салбар гэсэн үг тий. Тий, санхүү телекомынх нь санхүү финтек юу нэ wallet digital wallet төсөл дээр нь ажилласан байхгүй. Одоо финтек гэхээр нэг ийм юм санаанд орж ирж байна. Нэг хэсэг чинь
Би саяхан Lemon Press-ийн өглөө болгоо ирдэг нийтлэлийг уншлаа л да. Тэгсэн чинь тэрэн дээр нэг бүр шоконд орохоор мэдгүй тэгээ шоконд орохгүй ч дата байж магадгүй би л тэгж хүлээж авч байгаа юм л та. Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгө нь Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 10%-тэй тэнцэж байна гэсэн. Тийм мэдээсэн. Тэгэхээр сүүлийн үед ингээл бараг ковидоос хойш банк ус санхүүгийн байгууллагууд чинь борооны дараах мөнгө шиг Монголд ирнэ гарлаа штэ. Бараг тэгээ би ингээ харахад хамгийн ашигтай бизнес юм шиг те. Бараг л том компаниуд болгон дэрэгдээ нэг банк бустай байгаад байдаг. Тэгэхээр үүнийг Монголын эдийн засаг илүү тэлж ийн, үүнийг илүү боломж гэж харах хэрэгтэй юм уу? Нөгөө талаараа илүү иргэдийн санхүүгийн хувьд бас эмзэг байгаад байна. Хүмүүс зээл авахгүй л бол амьдрахгүй байгаад байна гэдэг тал руу нь илүү давмгааж харах юм уу? Та өөрөө энэ салбарт ажиллаж байгаа ямар өнцгөр харж байна? Аль хоёр талаас л хамгийн том нөлөө үзүүлсэн нь бол миний хувьд бол нөгөө ковид тэгээд дижитал шилжилт болчихж шүү дээ. Одоо ковидын дараа чинь бүх юм хурдслаа шүү дээ. Өмнө нь бол одоо бид нэрээ цахим банк, интернет банк, ер нь аль үйлчлэгийг цахимаар авах гэдэг маань ер нь одооных шиг байгаагүй шүү дээ. Яг тэр үед бас би нөгөө гадаад байжгаад Монголд буцаад ирсэн байхгүй. Тэгээ өмнө нь ямар байсныг би мэдчихэе. Мямарт ажиллаж буцаад ирэхэд асар хурдцтай. Одоо ядчил нөгөө үзүүр үйлчлэгээ авах, юм захиалах тий. Одоо энэ хүргэлт одоо онлайн захиалах чи юм биш байлаа шүү дээ. Тэгээ бид нар ч нэг айгүй хурдан муузан сурдаг тий. Саяхан л ийм байнга л ийм байсан юм шиг бодоод идэг. 3 жилийн өмнө 5 жилийн өмнө ухраага бодохоор юм байгаагүй байхгүй. Тэрэн шиг санхүүгийн үйлчлэгээ бол ингээд хөвчлэн нөө банк төвтэй байдаг гэсэн тийм үү. Нийт бараг санхүүгийн зах зээлийн 90% нь болохоор банк доминант буюу банк төвтэй байдаг байсан. Гэтэл ингээд зах зээл дээр бол хүмүүсийн санхүү хэрэгцээ байж л байгаа шүү дээ. Тэгэхээр ковидын дараа болохоор маш олон одоо банкус санхүүгийн байгууллага зээл болоод бусад санхүүгийн үйлчлэгийг цахимаар үзүүлэх тийм боломж нь технологийн болоод хүмүүсийн хэрэгцээ шаардлага нь гараад ирэхгүй юу. Тэгэхээр одоо айгүй олон тийм одоо дижитал апп, супер аппууд тэгээд финтек аппликейшн зээлүүд ингээ гарч ирсэн. Тэгэхээр нэг талдаа хэрэгцээ байсан болоод тэд нар оршин томж байгаа нөгөө талдаа бас яг нэг хүмүүсийн хэрэгцээ шаардлага тэгээд нөгөө технологийн бас нөгөө боломж нь бас бүрдсэн л гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр хоёр талаас л одоо хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг явсараа л одоогийн одоо нөхцөл байдал төрсэн баг та. Таныг Минмарт ажиллаж байхад одоо хүндрэлтэй гэдэг юм уу бэрхшээлтэй тэр 2 жилийн хугацаанд хүний нутагт ажиллаж байхад хамгийн хэцүү зүйл нь юу байсан? Одоо тэр ажилласан туршлагаасаа илүү гүнзгийрүүлээд хаваалцвал эхэндээ намайг очиход болохоор юу яасан? Одоо тэр нөгөө Sumitomo гэдэг компани чинь Мянмарт болохоор яг Mobicom шиг гар утасны компанид байгуулсан. Тэр нь 20 хэдэн сая хэрэглэгчтэй. Тэгээд нэг одоо хэрэглэгчээс $1 сарын $1 авахад л одоо энд Mobicom-ийн орлогоос хэдэн 10 дахин их орлого олдог. Зүгээр одоо бид нэр хай тон гэл юу гэдэг шүү үйлчлэгээ байдаг шүү дээ. Бид нар ч одоо тоохож байсан тий. Тэрийг одоо тим зэргийн одоо нэмэлт үйлчлэгээ гаргахад л ингээ бүүн болоод хэдэн саяараа хэрэглэгч болдог. Тим одоо өсөлтийн үед гэрээс байхгүй. Тэгэхээр нэгэнт одоо Sumitomo тим 20 хэдэн сая хэрэглэгчийн бааз суурьтай бизнес эхэлсэн юм чинь тэрийгэ санхүү рүү хувиргая. Тэр 20 хэддээ дахиад одоо мобайл хэрэглээнийх нь гар утасных нь хэрэглээн дээр нь үндэслээд кредит скор хийгээд тэрэн дээр нь үндэслээд за одоо ингээд 1000 төгрөгийн ч юм уу те 2000 төгрөгийн зээл өгөөд явъя. Тэгэхээр юм одооны хорол ингээд аппликейшн зээл байгаа байхгүй. Ийм шинэ бизнес эхлэе энэ дэр бид нар тусдаа одоо non banking financial банк ус санхүүгийн байгууллага байгуулчлаа тий. Тэгээ энэ дээр ч CFO-г нь хийгээд орооч ирсэн байхгүй. Тэгээд яг үзүүлээ явахаар тэр чинь ингээл зээл лендинг буюу зээлэхэр дандаа л эрсдлээ бодож байгаа байхгүй. Хүнд одоо хувь хүн ч гэсэн тийм бидтэй мөнгө өгөө явуулахад энэ хүнд найдвартай үгүй буцаад өгөхөлөө үгүй болов гэж бодож штэ. Яг тэрэн шиг лендинг хийж бүх одоо банк ч юм уу банк санхүүгийн байгууллага дандаа зээлийн эрсдэл бол хамгийн том эрсдэл нэг байхгүй. За тэрийг үнэлэхээр зээлийн мэдээллийн сан байхгүй Мянмарт. Төв банк гэж яадаг, хэдэн банкуд яадаг, банк усуд яадаг, хадгалан зээлийн оршоо гэхээр одоо microfinance institution гэж яадаг, MFI гэдэг. Тиймэрхүү ер нь тогтолцоотой. Тэнгүүтээ дундын нэгдсэн юм сан байхгүй. Тэгэхээр одоо тэр 20 30 одоо 50 сая 55 сая хүн амтай байхгүй. Тэр хүмүүс зээлийн хэрэгцээ өгсөн те. Тэг бүх байгууллагууд дээр очил зээл аваад муурай тавих юм бол ч айгүй хэцүү болох гэдэг байхгүй те. Системийн хувьд тоглол үүснэ. Тэгэхээр нэгдсэн тийм систем байдгүй. Тэр нэгдсэн одоо зээлийн мэдээллийн сан байдгүй. Иргэний бүртгэл одоо гадаадын хариатын бүртгэл нь хүртэл цаасан дээр явагддаг.
Би очиод ингээ харьяа одоо баг хоргон дээр очиж бүртгүүлээ гэхээр очиж бүртгүүл гэж байгаа байхгүй юу. Тэгээ очиж бүртгүүлэнгүүт чинь ингээд нэг зүгээр юм байшин байж идэг. Тэнд цонх мох авахгүй те ямар ч компьютер авахгүй баахан шуудатай цаасуудтай. Тэгээ нэ 2 3 хүн бүртгээгээд ингээд цаас гаргаж ирээ бичиж аваа тий. Тэгээ бүх юм нь одоо юун цахим цаашаа тийм хол байсан байгаа байхгүй. Шэдв оны. Тэр чи одоо 19 он шүү дээ. 19 20 он сайхан байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо цахимжилт гэдэг зүйл маань Монголд бол их сайхан явагдсан байгаа байхгүй. Тэн дээр бол айгүй том ялгааг харж байсан. Хэдүүгээр одоо ингээд эдийн засгийн хувьд том өсөлт дэвшилтэй байгаа улс орн ч гэсэн бас тийм нөө суур асуудал нь сайн шийдэгдэг болохоор тэрэн дээр үндэслээд одоо бусад салбаруудын хөгжилтөнд бас айгүй нөлөөлтэй. Монголын хувьд бол харьцангуй одоо дата мэдээлэлтэй хур дан тий одоо ийм Монголиа гэдэг их дата мэдээллүүд бол цахимжуулсан байгаад байна шүү дээ. Тийм ч болохоор одоо энэ финтекүүд гэдэг бусад үйлчилгээнүүд дараагийн төвшөндөө гарахт нь бол айгүй сайхан суур болоо өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр тийм суур юм байхгүй байгаа нь бол надад айгүй том юм чаленж санагдсан. Тэгээ ямар санда меморийн тэр нөгөө нэг MFI гэдэг одоо банкун санхүүгийн байгууллагууд нь хоорондоо нийлжээд нэг 30-40 жилээр нийлжээд хэдүүлээ ядаж манахаас зээл авч байгаа одоо алга болсон тий хуцаа хэтрүүл алга болсон хүмүүсийг хоорондоо шеэрлж яа гэдэг юм хувийн одоо дундын тийм самаа үүсгдэг ч юм уу тий тиймэрхүү байдлаар явагдсан. Тэгтэл Монголд ирэнгүүт чинь нөхцөл байдал өөр байгаа байхгүй юу? Тэгээд тэр 2 жил ажиллах хугацаанд тэр асуудлуудыг шийдсэн үү? Тэгээд шийдэхгээ явж итлээ одоо тэр улс орн мань иргэний дайн гараад тэгээ одоо нөгөө нэг айгүй сайхан урагшлалт хийгээд эдийн засгийн өсөж итл одоо буцаад хэдэн жилээр хойшлсныг мэдгүй гадны хөрөнгө оруулалт орж ирэхээ болчихж байгаа. Нөгөө нэг хөгжиж исэн хүмүүс нь боловсрч исэн те тэд нар чинь буцаад байхгүй болчихж байгаа байхгүй айгүй харамсалтай. Яг ярианда сая та дурдсан нөгөө Мянмарчин зээлийн мэдээллийн сан байдгүй гэдэг чинь шүү дээ. Тэгээ одоо яг энэ зээлийн оноо гэдэг юм өнгөрсөн жилээс гарч ирэл л да. Би ч өөрөө сайн мэдэхгүй байгаа юм л та. Ер нь зээлийн оноо гэж ер нь юу бас Монголд шинэ юм гарч ирээд ингээ хэрэгжээд яваад байна вэ? Хүмүүсийн амьдралд вэ? Одоо 50 гэдэг энэ хүний хувийн амьдралд ямар хамаатай зүйл гараад ирчихв. За зээлийн оноо ч одоо зүгээр нэг бүтээгдэхүүлчлэгээ гаргаж байгаа биш нэг хэрэгцээ шаардлагаас гарч ирж байгаа тийм. Тэр нь зээлийн харилцаанд чинь ингээд нэг хоёр тал оролцоод байгаа байхгүй. Нэг л нь болохоор зээл авах гэдэг тийм үү? Санхүүгийн хэрэгцээ үүсэт штэ. Сургууль соёлд орох гэдэг юм уу, бизнес хийх гэдэг юм уу, одоо эд бараа, орон байр тийм юм авах гэдэг юм уу, ямар ч нэг санхүүгийн хэрэгцээ нэг талдаа үүсэт байгаа. Нөгөө талд нь болохоор тэр одоо капиталыг өгье гэсэн тал байна тийм банк юм уу, банк ус юм уу, тийм лендрүүд. Гэтэл тэр хоёрын хооронд чинь одоо итгэлцлийн баталгаажуулах юм хэрэгтэй болж байгаа байхгүй. Би одоо жишээлбэл банк усайлаа. Чи надаас 10 сая төгрөг зээлээ гэдэг лээ те. Тэгэхээр би одоо яаж юунд итгэж одоо энэ хүний найдвартай гэж бодох вэ те. Их подкаст хийдэг мундаг залуу болохоор нь 10-ыг өгчөө гэх юм уу те. Одоо юун дээр эсвэл мэдлэг боловсрал дээр нь үндэслэх юм уу гэд. Тэгэхээр яг чипт өөрөө хооронд итгэлцлийг баталгаажуулах юм хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тэрэн дээр айгүй олон төрлийн үйлчилгээнүүд гэж болно те. Одоо өнгөрсөн түүхийн ингээд тайлан мэдээлэлтэй болохоор одоо бид нэр зээлийн мэдээлэл авлага гэж байгаа байхгүй. Одоо 50-аагийн өнгөрсөн хугацаанд авж ирсэн бүх зээлүүдийн түүхийн тий одоо нээлттэй байгаа зээлийн мэдээллийг харуулж байгаа авлага гэж байгаа. Тэр өнгөрсөн мэдээлэл дээр нь түүхэн мэдээлэл дээр нь үндэслээд энэ хүн ер нь зан характерийн хувьд зээлээ хугацаанд нь төлдөг юм уу тий хэрэг олон төрлийн зээл авсан туршлагатай юм. Ер нь ямар хуу зан төлөв behaviorтай юм тий тэн дээр нь үндэслэх юм бол яг дахиад 10 сая төгрөгийн 100 сая төгрөгийн зээл өгөх юм бол ер нь буцаад эргүүлэн төлөх магадлал хэрэгтэй юм бэ багтаа юм бэ гэдгийг оноогоор хэмжээд байгаа байхгүй. Тэгэхээр яг дундын одоо тэр зээлийн харилцаанд оржоод дундын гүүр итгэлцлийн одоо баталгаажуулж байгаа хэсэг чинь л одоо зээлийн оноо, зээлийн мэдээллийн сангийн үүрэг болчиход байгаа байхгүй. Өмнө тэгэхээр зээлийн оноо гэж байхгүй байхад яаж явдаг вэ? Зээлийн мэдээллийн лавлагыг л харж байгаа юм л да. Өнгөрсөн хүмүүс ингээд харж ихсаалтан тэрийг ярьдаг шүү дээ. Тэр нь болохоор өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө хуцаа итрэлт үүсгэжсэн мөггүй мүү гэдгийг тэн дээр харуулж байгаа байхгүй юу. Энэ удаагийн дугаарыг та бүхэнд хамтран хүргэж байгаа Монголын жигүүр Хүннээ Air компани. Хүннээ Air компани Монголын агаарын тээврийн салбарын өнгө төрхийг дэлхийд дахин тодорхойлж зах зээлийн хамгийн хэм дунаар зорчигч та бүхэнд шинэ стандарт, шинэ агаарын хөлгөөр үйлчилж эхлээд нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байгаа байлээ. Дээрээс нь Бээжин, Хайнан, Дубай, Фукок, Осака, Ташкент гэх мэтлэн дэлхийн агаарын тээврийн томоохон хотуудыг Улаанбаатар хоттой холбож шууд нислэгийг үйлдэж байна. Монголын жигүүр Хүннээ Air компани. Тэр нь гэхдээ ингээд нэгдсэн сан дээр байдаг гэсэн юм үү те лавлгаа нь
улс төр бүртгэгдээд явдаг Тийм гэсэн Монгол талбай. банкн дээр. Одоо тэгэхээр зээлийн оноотой болоо сая чи нэг харж ихсаалтыг бас байхгүй болгочлаа ш. Хүмүүс болохоор нэг хэсэг нь за харж ихсаалтыг ингээ алга болтой энэ өршөөж энэ өстө буруу муруу гэж хүмүүс ярьлаа. Ер нь тэр нь гол зорилго нь энэ харж ихсаалтыг байхгүй болгож хаяад зээлийн онооны системээ хэрэгжүүлэх тал руугаа орох зорилгоор тийм шийдвэр гаргасан гэсэн үг үү? Яг хууль зээлийн мэдээллийн тухай хууль гэж үүтэй хуульд өөрчлөлт ороод ерөнхийдөө энэ онооны систем рүү шилжийа. Яагаад гэх юм бол яг жинхнээс одоо харж ихсаалт гээл нэг хар юм руу хүмүүсийн мэдээлэл нэрсийг хийгээд байгаа юм байхгүй л дээ. Ерөнхийдөө нөгөө нэг зээл авсан хүн чинь хугацаа хэтрүүлээд хэд хонсон бэ гэдгээр нь ангилччаа гэсэн үг. Одоо 360-аас дээш хоног өрдөөсөө тий төлөх ёстой мөнгө төлөг байх юм бол чанаргүй гэдэг ангилалд оруулчих жоох байхгүй. Тэрийг муу зээл гэж хэлээд байгаа байхгүй. Тэг ямар ч хүн зээл өгөөж явуулаа жил алга болох юм бол муу зээлдэг ч тий. Тэгэхээр яг тийм хүн дахиад өөр нэг газараас зээл авъя гэж ирэх юм бол за чи ингээд тий нэг хүний мөнгөийг авчаад нэг жил өгөөгүй юм биш тий. Тэгэхээр би чамд өхүү яах вэ гэж эргэлзэж бодно доо тий. Тэгээ тэр рекордыг л одоо хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр яах вэ ингээд нөгөө нэг зээлийн мэдээллийн сан бүрдэж явах явц чинь те ямар одоо нэг хөгжил дэвшлийн хувьд илүү сайжрал явж байгаа шүү дээ. Тэгэхээр дунд нь бол ингээ өөрчлөлт оруулаа. Заримдаа ч ингээ төрөөс нь өршөөлийн бодлого энэ төр байгаад ковидтэй холбоотой те хугацаанд төлж чадахгүй ангууд тэрийг ингээ өөрчлөлтөг ч юм уу тиймэрхүү өөрчлөлтүүд гарсан л да. Тэгээд тэр жагсаалт байхгүй болж гэн гэдэг нь яг хуулиараа болохоор 6 жилийн түүхийг харуулдаг байхгүй тэр зээлийн мэдээллийн лавлаган дээр. Тэгэхээр чи жишээлбэл одоо 5 жилийн өмнө те нэг сургууль соёлд явах гэж юм уу те нэг зээлээ төлж чадаагүй ингээд хэдэн сараар хоцрооцсон байлаа гэж бодоход чиний ангилал тэн дээр буурч байгаа байхгүй анхаарал хандуулах ч юм уу те чанаргүй төлөвлөлт орчлоо. Тэнгүүт одоо ингээд зээлийн мэдээлэл авлагаагаа харахаар тэр түүх чинь байж байгаа байхгүй. Хэдэн жилийн өмнө худалдаа хөгжлийн банкнаас авсан энэ зээл нь ангилал нь ингэж байсан байна гэд. Тэгэхээр тэр мэдээллийг одоо өөр банкнаас зээл авахтаа харуулахаар тэр зарим байгууллагууд нь бол жоох эрсдэлтэй юм байна гэдээ өгөхгүй татгалзах бас жишг байна тий. Тэгээ заавал татгалзсан ч гэсэн юм байхгүй. Одооны нөхцөл байдал нь сайжирсан байх юм бол англи муу хэрнээ бас өгж болж байгаа байхгүй. Тэгэхээр яг хуу ард иргэдээс болохоор ингээ тий 6 жилийн хугацаанд зөндөө юм болж байгаа. Тэгэхээр зөвхөн энэ жагсаалт дээр жагсаалт гэх юм англи дээр үндэслээ зээл болгодог шийдвэр чи өрөөсгөл юм шүү гэдэг тийм санал хүсэлтэй байсан юм шүү. Тэгээ яг олон улсын жишг нь одоо зээлийн улс болгон зээлийн мэдээллийн сантай харамсалтай нь манай Мемарт л авахгүй болохоос ш. Тэгээ тэрнээс Америк тэгэл Азийн, Төв Азийн, Зүүн Өмнөд Азийн, Япон, Солонгос, Герман, Европын бүгдээрээ зээлийн мэдээлэл нэгдсэн сантай. Ерөнхийдөө зарчим аргачлал нь одоо Монголтой адилхан байхгүй юу? Тэнгүүд ихэнх нь одоо ингээл жишгээл байгаа шүү дээ. Дэлхийн жишгээ явахаар бүгдээрээ л одоо оноо зээлийн оноо л нэвтрүүлсэн байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр жишгийнхаа дагуу л одоо Монголын зээлийн мэдээллийн сангийн хөгжил бол тэгэл дагаал жишгээрэл явж байгаа гэсэн үг. Тэгэхээр зээл авсан аваагүй бүх хүн оноотой гэсэн үг одоо. Ер нь зээлийн мэдээллийн түүх байгаа л бол хангалттай хэмжээний түүх байгаа л бол оноо бодох боломжтой гэсэн үг. Тэгэхээр зээл ерөөсөө амьдралд авж байгаагүй хүн бол оноогүй юм байна. Тийм. Тэр үний чи сайн гэж хэлэхэд хэцүү, муу гэж хэлэхэд хэцүү байхгүй тий. Тэгэхээр тэр хүн бол одоо оноогоо шалгуул ийм Монголиор ороо шалгаад байгаа тий. Тэгэн эсвэл манай сайн скор ап гэдэг бас байгаа л да. Тий. Тэгвэл ороод зээл авж байгаагүй хүн бол ямар ч сан оноогүй байх юм байна оронгууд. Тийм. Зээлийн FICO оноо одоо манай зээлийн оноо бол FICO оноо гэдэг Америкт жишээлэгдэг стандарт оноогоо байхгүй. Тэрүүгээр бол бодогдож гарахгүй. Зээл авч исэн өмнө нөгөөд бүр 10 жилийн өмнө 15 жилийн өмнө авч исэн бай тэр хүмүүс бол оноотой түүхтэй учраас. Бас үгүй хоёр тохиолдолд болохоор оноо бодогддгүй. Нэг нь болохоор сүүлийн 2 жил ямар нэг апдейт буюу шинжилэлт ороогүй. Ямар ч шин зээл аваагүй, зээлийн эргэн төлөлд огт тэгээгүй буюу сүүлийн 2 жил ямар ч тийм хөдөлгөөнгүй байсан байх. Тэгэхээр чи яагаад вэ гэхээр сүүлийн үед ямар байсныг илүү сонирхно шүү дээ. Тэ? Сүүлийн үед одоо behavior нь ямар байгаа гэдэг. Тэн дээр одоо нэг ямар нэгэн тийм тэмдэглээ мэдээлэл байхгүй болохоор оноо гарахгүй байгаа. Нөгөөх нь болохоор огт зээлийн данс ямар ч түүх байхгүй тохиолдолд бас бодох боломжгүй болчихно. Одоо тэгэхээр яаж оноогийн ингэж гол одоо өндөр оноо авахын тулд шалгуур үзүүлэлтүүд нь юу байх юм те. Одоо тэгээ хамгийн гол шалгуур үзүүлэлт нь бол тэгэл тэр нөө хугацаанда зээл эргэн төлөлтөө хийсэн үгүй юу? Хэд хоног хоцроосон бэ л гэж байгаа. Оноо дефолт
зээлийн эрсэл байгаа байхгүй. Тэгээ цогцоодод өлдгөө юм бол нэлээд оноонд буруу авчих юм шүү дээ. Тийм. Одоо макс хамгийн сайн оноо нь хэд гэж явах вэ? Хамгийн сайн ер нь бол яг нөгөө рейнж нь гэх юм бол далайц нь 300-аас 850 хооронд байхгүй. Гэхдээ одоо 850 оноотой хүн гэж бараг байхгүй тий. Үг зээлтэй л хүмүүс дээр оноо гарч байгаа. Тэгээ тулцсан хүн гэж ер нь байхгүй. Тэгээ бид нар ингээд нөгөө онооны үйлчлэгээ ингээд нэвтрүүлээ явахаар хүмүүс за оноогоо шалгая би баг 800 байхаа гэлтгдэг байхгүй. Тэгэхээр хүмүүс нөгөө өөрсдийнхөө нөгөө хит өндрөөр үнэлэхтэй өндөр хүлээл тавих юу те. Тэгээ баг байхаар танаа оноо яга буруу одоо та би ч уг нь амар сайн хүн штэ гэдэг байл. Цагтан төлдөг хүн штэ гэж бодох нь штэ. Тий. За энэ оноо тэгвэл ингээд дараа нь ингээд юунд ашиглагдах юм гэдгийг л одоо би бас тодруулсан байна. Одоо чинь баг оноотой хүмүүс байж болно шүү дээ. Яг энэ тухайг үзчихээд тийм онголоор ороод хүмүүс шалгаж байгаа байх гэж бодож байна. Тэгсэн чинь нэг 400 та ч юм уу 500 та хүн байна. Тэр нь өөрт нь тэр хүнд ямар сөрөг талаар төрийн ямар үйлчлэг авах гэдэг юм уу? Хувийн ямар үйлчлэг авах сөргөөр нөлөөлөх ихний асуулт тийм. Хоёр дахь нь энэ оноо нөөрэө өөрчлөгдөх боломжтой юм уу? Сайжирт юм уу? Нэг ингээл оноо авчаал хэр давтамжтай шинжлэгддэг гэдэг хоёр дахь асуулт. За хоёр дахьоос эхлэе. Тэгэхээр энэ оноо нь өөрөө тийм одоо урсгал ус шиг гэдэг юм уу одоо тийм динамик ажилтдаг байхгүй. Тэгэхээр өөр өөрчлөгдөж болдог гэсэн. Одоо ингээд зээл авсан байх юм бол яг зээлийн хуваарийнхаа дагуу эргэн төлөлт хийгээд байгаа шүү дээ. Зарим нь бол сарда 2 эргэн төлөлт те сарын 15-30 зарим нь сарда 1 ч гэдэг юм уу те малчны зээл энэ төр болохоор бүр улиралтай хагасжилттай ингээд. Тэгэхээр тэн дээр тийм гоё юм үү те. Тий, ер нь зээлийн хуваарчин график ер нь тийм үү. Тэгэхээр яг тэр төлөлт болгон дээр нь яаж төлж байгаа гэдэг мэдээлэл нь шинжлэгдээд ирэхээр оноо нь тэрэн дээр шинжлэгдэж бодогдтол байна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол нэгээрээ тогтоол ингээ хөдөлгөөнгүй байхгүй. Ер нь бол өөрчлөгдөд явна. Хугацаанда төлөхгүй одоо олон хоног хоцрох тусмаа оноо нь муутна те. Эсвэл цагтаа төлөөл яваад байхаа хэрээр оноо найж ухнаар сайжраад явна гэсэн үг. Эхний асуулт нь юу вэ? Яг юунд ашиглагдах юм? Одоо бараг л зээл авсан хүмүүс хэр Монголд ирэн зээл авч байгаагүй нас вийн төрсэн хүмүүсээс энэ сөөхөл байгаа бах те. Тэр ихэнх нь түүхтэй гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ юунд ирэн цаашдаа ашиглагдаад явах юм? Дан ганц одоо зээл авахтал энэ хэрэг болох юм уу л гэдэг байна. Яг тэр нөгөө нэг монголчууд ер нь хэдэн хувийн зээлтэйгээ би бас сая хэдэн статистик харлаа гэж. Тэгсэн чинь ингэж байна. Монголын хүн ам чи 3.5 сая юм байна. За тэрнээс одоо 19-оос дээш насны хүмүүсийн хүн амын тоог нь харсан. Тэнгүүд 2.1 сая байгаа байхгүй юу? Гэтэл манай зээлийн мэдээллийн сан дээр яг зээлийн данстай ялгаатай хэрэглэгч 2.2 гэдэг байхгүй юу? Юу вэ? Тэгэхээр ч арай одоо насан туршсан бүх хүн те баг 18-аас дээш 70-аас дээш насны бүх хүмүүс л одоо дор хаяж зээлийн данстай зээлтэй байх гэж. 2.1 сая хүн байж яагаад 2.2 сая? Нэг хүн 2 зээл мэлтэн тоологдно гэсэн үг юм уу? Гүбэн нөө юник яваар хэрэглэгчээр нүүцэн л дээ. Яг би нөгөө нэг 2.1 гэдэг нь болохоор 19-оос дээш насныхаа явцсан байхгүй юу? За. Тэнгүүч 18-аас доошоо настай хүмүүс зээл авсан. Зээлтэй байна гэсэн үг шүү дээ. 18-тай ч юм уу зээлтэй. Тэгвэл надад чинь зүгээр давтагдсан тоо биш, зээлийнхэн тоо биш, хүнийхэн тоогоор байхгүй тий. Тэгэхээр ер нь насан туршсан бүх монголчууд зээлтэй юм биш тий. Харин тий. За. Тэгэхээр өндөр тоо байгаа тий. За тэгээ оноо маань тэгээ юунд ашиглагдана гинэ? За оноо бол одоо эхний ээлжинд бол ер нь бол тэгэл зээл авахд л ашиглагдана шүү дээ. Одоо банк санхүүгийн байгууллагууд дээр зээлийн босго тавьчих байгаа байхгүй. За ингээд нөгөө 300-аас 850 билээ гэж бодсон шүү дээ. За 50 нь одоо өөрийнхөө оног шалгаснаа мэдгүй байна л да. Шалгасан. За тэгэхэд ер нь бол нэг дунджаар 540-оос дээш оноог бол их дэжгүй оноо гэж ихэнх одоо Монголын финтекүүд, банк санхүүгийн байгууллагууд, банкуд төлөмжшөөрөө та. Тэгэхээр тэрнээс дээш явах юм бол зээл олгоно гэдэг шийдвэр гаргана. За зээл олохдоо оноо нь өндөр байхын хэрээр илүү хүү багтай. Хугацаа нь урт, барьцаа хөрөнгө шаарддаг бол арай багаар шаарддаг ч гэдэг юм уу те. Нөхцөл нь сайжраад явах байхгүй юу? Тэр боломжтой юм нэрэ. Тий, тэр одоо нөгөө оноо дээр үндэслэн ялгаатай тийм нөгөө санхүүгийн бүтээгдэхүүнүүд гарч ирж байгаа байхгүй юу? Тэр нь өөрөө одоо сайн зээлдэгчийг сахилгаттай хүмүүсийг урамшуулах те илүү тийм байхад нь одоо урамшуулсан хөшүүрөг болохоор байна. Одоо ингээд зээл авахд банкуд дээр зээлийн эдийн засгч нэг хур систем рүү ороод татаад за тань дээр нэг ийм хэмжээний дээд үнийн дүн тэдэн төгрөгийн зээл гарах боломжтой байна гэж бодоод гаргаад ирдэ шүү дээ. Тэр чин тухайн банк өөр дөрөө бодоод гаргаад байна уу? Зээлийн мэдээллийн санангийн датан дээр ажиллаж гаргаж ирж байна гэсэн үг үү?
Ер нь зээлийн мэдээллийн сангийн датаг авч байгаа гэсэн хураас болохоор ихвчлэн иргэний үнэлэхний дата тэгээ тухайн иргэн мөн байна үгүй байна уу те өөрхөн оронд нь зээл хүсээ яваад байна уу оршин суугаа хайгинж гэдэг юм уу дээрээс нийгмийн даатгалын шимтгэлээр баталгаажсан орлогын авахгүй ч орлогын мэдээллийг бас ихвчлэн хураас авч байгаа байхгүй нөгөө талдаа өөр төлбөрийнхэн те сарда хэдэн төгрөгийн төлбөр төлдөм бэ гэдэг датагийн зээлийн мэдээлэл сангаас авдаг гэсэн. Тэгээ энэ хоёрын харьцаагаар нь өөр орлогын харьцаа гэж бодоод нийт орлогын хэдэн хувьд нь энэ хүн зээлтэй байгаа юм бэ? Тэ одоо 10% нь зээлтэй байлаа гэж бодоход одоогийн байдлаар чинь 45% хүртэл ерөнхийдөө өөр орлогын харьцаа байж болохоор байгаа байхгүй. Тэгэхээр тэр хооронд чинь 10-аас 35%-ийн 35-ийн нэмэгдлэр нь бол зээл авах эрх тэр хүнд байгаа байхгүй. Тэгээд тэрийг л ер нь бод өөр орлогын харьцааг л бодоод байна гэсэн үг. Тэгээд дээрэс нь таны хэлсэн дээр дээрэс нь нэмээд саяны зээлийн оног шалгуур үзүүлэлт болж орж ирж байгаа юм байна. Саяхнаас шүү дээ, тэ. Өмнө нь бол зээлийн оноо гэдэг юм байхгүйсэн энэ харгалздаг чгүй байсан гэж би ойлгоод байгаа шүү дээ. Яг хууль бол одоо өнгөрсөн жилийн 9 сард бас шинжлэгдсэн. Манайх болохоор манай сайнсгөр зээлийн мэдээллийн сангийн хувьд бол зээлийн FICO оноогийн зээлийн оноог үйлчлэг 24 оны 9 сард буюу жилийн өмнө аль хэдийн нэвтрүүлэг гаргацсан байсан байхгүй юу? За. Гэхдээ нэг болохоор байгууллагууд ингээд судлаад өөрийнхөө үйл ажиллагаанд үе шат дараатаагаар нэвтрүүлээл явжсэн гэсэн. Одоогийн байдлаар чинь нэг 200 гаруй байгууллага бол ямар ч гэсэн оноог ашиглаад зээлийн шийдвэр гаргалтандаа ер нь ашиглаж байгаа шүү идэвхтэйгээр. Зөв. Тэгэхээр яалтчгүй нэр тийм байна л да. Заавал хууль гарахаас өмнө одоо энэ болон банк бусууд барууны дараах мөнгө шиг банк бусууд гэдэг чинь банкуд гэдэг чинь найдвартай зээлдэгч одоо зээл авж байгаа хүний хайхын тулд эрсдлээсээ зайлсхийгээд ялчгүй таниахыг ашиглах юм байна л да тий. Нэгдсэн датан тайт дээр байгаа учраас. Тий. Яагаад ер нь зээлийн мэдээллийн сан байх хэвээр танаагаас яагаад үйлчлэг авах хэвээр ингээд тийм бас асуудлууд гардаг байхгүй юу? Гэтэл нэг байгууллагад өөрийнх нь зөвхөн мэдээлэл байгаа байхгүй юу? Нэг банк хүсэлээ гэж бодоход өөрөөс нь зээл авчихсан харилцагчийнх нь одоо хугацаа итрэлтийн түүх, сайн төлөлтийн түүх байгаа. Гэтэл тэр хэрэглэгч маань өөр газар очиод зээл аваад төлөөгүй мэдчих чадахгүй болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр болгон тэр 5-600 байгууллагуудаас бид нар чинь мэдээллийн цуглуулад мэдээллийн аюулгүй байдлыг хангаа, дата бааз бүрдүүлээд тий. Тэгээд ингээ буцаа бүтээгдэхүүн үйлчлэг болгож байгаа ажлыг зээлийн мэдээллийн сан гэдэг байгууллага хийгээд байгаа гэсэн үг л тий. Тэгэхээр дан ганц одоо зээл болгож байгаа банк бусуудаас гадна бас та иргэнд ямар давуу тал үүсгэх юм бэ гэдгийг хэлчихлээ тий. Өмнө нь бол хүмүүс чинь энэ зөвхөн л энэ бүтээгдэхүүн чинь аж ахуй нэгжүүдэд хувийн хвшлүүд л хэрэгтэй юм шүү гэж бас хүмүүс харах өнцөг байсан баг. Иргэдэд ямар давуу тал үүсгэх нь хэлчихлээ. Ингээд олон зээлүүд давхардуулж авах тохиолдлууд ер нь тэгэхээр одоо эрсдэл нь буурч байгаа гэсэн үг. Ер нь хэр их байдаг юм бэ? Одоо сүүлийн үед бол их нэмэгдэж байгаа шүү дээ. Тийм зээл авч байгаа юу? Тий. Тийм болохоор ч одоо зохицуулах байгууллагууд байгаа шүү дээ. Одоо банкуудын зохицуулах байгууллагч Монгол банк байгаа тий. Банк ус хадгалан зээлийн оршоо болоо бусад одоо санхүүгийн институцийн зохицуулах байгууллага санхүүгийн зохицуулахаар байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр байгууллагуудаас давхар зээл аваад байгаа асуудлуудыг арай хумхаж одоо тэр өөр орлогын харьцааг багасгадаг ч юм уу тий. Бусад одоо тийм зохицуултын арга хэмжээнүүдийг аваад байгаа гэсэн үг. За энэ нь болохоор одоо хүмүүсийг илүү нэг боож хаах гэдэг гэхээсээ илүү иргэн өөрөө зээлдэгч иргэн өөрөө өөрийн дарамтанд орох үе тий санхүүгийн эрсдэл орох үе тэрнээс нь урьдчилан сэргийлэх бас тийм зохицуулт хийж байгаа л да. Банкуд ч гэсэн ялгаагүй маш ингээ олон шаардлага тавиад байгаа шүү дээ. Илүү их ингээд орлогын мэдээлэл нэм тийм шаардлага гэдэг ингээ нэхээ шаарддаг байгаа нь тэр хүн зээл хөхгүй дээ гэсэн үг биш тий. Яг тэр хүний зээл эрсдлийг нь оновчтой үнэлээд эрсдэл нь тохирсон бүтээгдэхүүнийг өгөхгүй одоо тийм шалгууруудыг тавиад байдаг. Буюу эргээд нөгөө нэг зээлдэгчээ хамгаалах тийм бас юу байгаа мотивац байгаа л гэсэн үг л дээ. Тэгээ зээлийн мэдээллийн санд датаар байж байгаа юм чи түүгээр ингээд тэр баг энэ давхардуулж олох эрсдлийн бууруулахын тулд л уг нь танай бүтээгдэхүүнийг ашиглаад байгаа юм шүү. Тэгээд аваагүй тий. Тэгэхээр чин тэнд нэг юм гэп үүсээд байна гэж би зүгээр таны ярианаас ойлголоо тийм үү? Тэгэхээр бүгдээрээ бас нөө яг зээлийн оног ашиглахгүй байгаа байхгүй юу? Зарим нь ашиглаа, зарим нь ашиглахгүй. Үйл нь гарсан ч гэсэндээ тэр сонголтоор юм байна зөв. Тий. Тэгвэл ашиглахгүй байгаанууд нь бол давхар тийм шаардлагуудаа хөргүүлэх. Тэгээд магадгүй гэп гарвал нэг нөхөр дунд нь тийм нэг сул орхицсан юм гарвал нэг нөхөр эндээс нэг А гэдэг банк бусаас зээл авчаад маргааш нь Б дээр очиод авах боломжтой болчиход байгаа юм шүү дээ. Маргааш нь хүмүүс чи зэрэг аваад байгаа. Зэрэг авнаа. Нэгнээс нь гараад нөгөө дээр нь очиод нэг өдрийн дотор уу? Тий, 1 минут одоо нэг цагийн дотор ч гэдэг юм уу тий. За. Тийм үзэгдэл маш их байна гэдэг ч байгаа байхгүй. Тэгээ би бас нөгөө мэдээлэл харлаа л да. Гэсэн чинь нэг хүн дээр 3.4 одоо зээл байна гинэ.
Дөрвөн зээл бараг л авч ийн гэсэн үг нэг хүн. Банкнаас нэг зээлтэй, нэг аппаас нэг зээлтэй, дахиад нэг аппаас зээлтэй, бас нэг газраас зээлтэй ч гэдэг юм уу. Ойролцоогоор хэдэн үн тийм байна. Одоо нөгөө 2.2 сая үн зээлтэйгээ ойлоод гэсэн шүү. Тэрний чинь хэдэн үн дунджаар одоо 3-4 зээлтэй байгаа тийм. Тэрийг одоо би яг сайн харсан. Ямар ч байсан идэвхтэй одоо нээлттэй ямарваа нэгэн зээлийн данстай хүн. За ямарваа нэгэн зээлтэй хүн л дунджаар 3.4 одоо данстай, зээлийн данстай болчиход байгаа. Тэр өндөр дундаж устгах гэсэн үг үстэй юм. Дундаж хэд би ойлгочих болно шүү дээ. Тэгэхээр наач ямар амар. Би өөртөө бодохорч гэсэн бас тийм байгаа байхгүй. Та одоо хэдэн зээлтэй? Би ч яг л 3.4 гэж. Тийм үү? Яг 3-4 л. Тийм үү. Гэхдээ яг тэгэл орон сууцны нэг зээлч гэдэг юм уу те гэж явчихсан. Тэгэл янз бүрийн зээл байсан. Тий яг нөгөө зээлийн карт энэ төр чи бас зээлд орчтой. Кредит картууд те. Эсвэл одоо нөгөө үр холбооны операторудаас бас нөгөө хөрөмжин төр зээлээд авдаг лизингээр авдаг штэ. Тэд нар ч бас зээлгээл орчин те. Гэтэл өндөр надад санагдаж шүү. Нэг хүн 4 зээлтэй байна гэдэг чинь яаж амьдарч болоод байгаа юм бол гэж л зүгээр харчин. Ер нь тэгвэл хүмүүс юунд мөнгө зарцуулж байгаа юм байна. Тим судалгаад харсан. Одоо чинь энэ их зээл аваад байгаа хүмүүс мөнгөө юунд зарцуулах вэ? Одоо яг манай мэдээлэл дээрээс бол юунд зарцуулж байгаа нь харагдахгүй. Гэхдээ хорооны юунаас хамгийн сүүлийн оны эцсийн тайлан харсан чинь нийт зээлийн 60% хэрэглээний зээл зориултаар гарч ирж байгаа нэ. Хэрэглээний зээлэнд гараад байна гэсэн. Тэр нэг амьдралын өдөр тутмын хэрэглээ те хаал хүмүүс ингээл олж байгаа орлого нь өөрөө хөт зарлагаас дутаад байгаа учраас хүмүүс амжиргаагаа залгуулахын тулд авч байгаа зээлүүд гэсэн үг шүү дээ. Тий. Ой тий статистик бас эвгүй статистик байна. Жишээ нь одоо түрүүний юун дээр чинь өрхийн дундаж цайлаа 2.4 сая гэж аа. За банкун санхүүгийн байгууллагуудаас зээл авсан хүний дундаж зээл 2.4 гэж аа. Вау. Тэгэхээр чи одоо баг тэгэд орлого юу нь баг тэнцээ. Яг сайхан баланслаад нойллоо тий. Нөө хоёр идэхгүй хоосоо онохгүй гэдэг шиг тий. Байхгүй тэгээд аль хормоогоо нөхтөө гэлээ. Тэгээ харин тийм байхгүй одоо яг тэнэ хэлж байгааг зөв. Үр дүнд нь яаж байгаа гэхээр хуримтлал байхгүй. Хуримтлал байхгүй болохоор эрсдэл өндөртэй. Яг хувь хүн дээр бодох юм бол эрхчлөө байхгүй болчихно. Юу санхүүгээ эрхчлөө байтугай ажилласаа гарах уу, солих уу одоо ингээд амьдралч янз бүрийн зүйл тохиолдож шүү дээ. Өвчин зовлон ч гэдэг юм уу те. Тэр болгон чинь тэр эрсдэлд одоо бэлэн биш. Буюу ямарваа нэгэн эрсдлийг даах чадваргүй болчиход байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо их зээл авж байгаа сайхан те. Гэхдээ тэр зээлээ бас юунд зарцуулж байгаа гэдэг нь хамгийн чухал. Одоо зээлийн нэгэнт эрсдлийг ярьсан юм чинь одоо нэг талаасаа хүмүүс зээл авахыг өөрөө буруу гэж ойлгодог хүмүүс байгаа шүү дээ. Энэ бол зээлтэй хүн гэж сонсохоор бараг одоо 3-4 зээлтэй хүнийг бол санхүүгийн цахилга баттдаггүй гэд зарим хүн хэлчих байх. Тэгэхээр зээлийн менежмент гэж яг юу юм бэ? Угтаа болвол зээл өөрөө муу үзэгдэл мөн үү? Та яг сайн дөнгөж яриаг нэхлүүлээд өргөсөн тэрийг өргөжлүүлээд ярил зээлийг ер нь яаж үр дүнтэй бас ашигладаг олон улсын жишгүүд байгаа юм. Монголд ч бас нэг хүм одоо улс болны нэг тийм ойлголт байх шүү. Мөнгөний талаар тийм мөнгө үр зээлний талаар монголчуудын хувьд болохоор нэг өөрийг нэг амар сайшаадгүй шүү дээ. Тийм шүү дээ. Одоо шинэ жил болохоос өмнө өөрөө дармар гээл тийм. Өөртөө өөдөлтгөө зүгөө зөндөө байгууллагууд хүртэл тэгж байгаа байхгүй. За цагаан сараас өмнө түрээс мөрөөс өгчихгүй юу энэ. Тэгэхээр ер нь өөрийг бол ер нь тийм сайшаадгүй тийм өргүү байвал баян тийм өвчнгөө бол жаргал энэ гэдэг өгнүүд байдаг тийм. Тэгэхээр дандаа өргүү байх хэрэгтэй юм уу? Өөр нь зээл муу юм уу гэд бодохоор үзэл бодлын хувьд гэх юм бол бидний сурч одоо дээрээс ирсэн сургамжийн хувьд болохоор муу гэж хэлсэн байна шүү дээ. Тэг яг муугаар нь бодоод байгаа мөхөр үгүй байгаа. Статистик тоонуудаа харахаар муу гэж бодохгүй дуртай байгаа даа тий. 3-4-ийг аваадахыг бодоход 3-4-өр нь аваад тий. Хэрэгцээ байна. Сарынхаа цалинтай баг дүүцтэл нь тий тултал ингээ зээл авсан байна гэхээр дуртай ч юм шиг тий. Тэгээ нөгөөдөлтөө болохгүй ч юм шиг энэ орж аягүй зөрчил үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр яг хөө зээл бол авч болно тий. Одоо яг санхүү менежмент талаас нь ярихаар угаасаа бид нар өөрсдөө бий болгосон одоо хөрөнгөч нь тодорхой хэмжээний хязгаартай. Дээрээс нь илүү өндөр өртөгтэй тийм үү те. Тэгэхээр одоо бизнес хийх гэдэг юм уу, сурж боловсрох гэдэг юм уу гэхээр чи хармандах хадгаламжаараа гаргаж хийхэр болохгүй байгаа зү те. Тэгэхээр яалтчгүй шин юм хийхээр
илүү одоо өөр зүйлийг хий, тэлэлт хий, өсөлт хий гэдэг юм бол капитал хэрэг болж л байдаг. Тэ. Тэгэхээр тэр үр зээл чинь өөрөө авч болно, зээл авч болно. Тэрийг юунд зарцуулж байгаа нь чухал байгаа байхгүй. Хоёр төрлийн зүйл ерөнхийдөө хоёр төрлийн шин чанартай хөрөнгөд оруулж болж байгаа. За нэг нь бол яг зардал болдог хөрөнгө гэ амархан хэлжэлт тэ. Нөгөөх нь болохоор орлого олдог хөрөнгө. За бидний хэрэглээний зээл одоо хөвчлэн зардал болж байгаа байхгүй тэ. Машин авлаа. Тэр машин чи мөнгө олохгүй шүү дээ тэ. Яг намайг ийш тийш нь хүргэж байгаа, илүү тавтай тухтай байгаа. Одоо гэр бүлийн юунд хэрэгцээ тэр талынаас үүсэх арга байхгүй. А гэхдээ яг одоо ингээд миний хармаанд чинь миний дансанд бол мөнгө оруулж ирэхгүй тийм үү? Түрээсэлтгүй юм бол. За хөрөнгө одоо байр байшин бол бас яг түрээсэлж болно те. За бизнес бол бас яг буцаад хөрөнгө оруулж болно. За одоо хүмүүс өөртөө хөрөнгө оруулдаг тийм үү? Юм сурдаг, шинэ ур чадвар эзэмшдэг те. Тэр бол яг өнөөдөртөө орлого оруулахгүй ирнэ. Ирээдүйд одоо эдийн засгийн эерэг одоо мөнгө урсгалыг авчрах тийм хөрөнгө байгаа байхгүй. Тэгэхээр зээл бол авах нь буруу гэсэн үг биш, авч болно тий. Гэхдээ тэрийг юунд зарцуулж байгаа нь чухал болж байгаа байхгүй. Одоо тэгвэл нөгөө зээлэн дээр нэг одоо зээлтэй хүмүүс одоо зээлээ хаах хэрэгтэй юу? Нэг үл илүү зээл хаах мөнгөө өсгөх үү гэдэг дээр ингээ нэг шийдвэр гаргах хэрэгтэй болчдөг штэ. Тэрэн дээр ямар ерөнхийдөө тооцоол хийж хүн шийдвэрээ гаргавал илүү зүгээр вэ? Зээлээ хаах уу? Тэгээ нэг бол эсрэгээрээ бас энэ зээл хаах гэж байгаа мөнгөөрөө өсгөж гэдэг юм уу, хөрөмтлөл өсгөж гэдэг юм уу ингээд нэг ялангуяа ипотекийн зээл дээр нэг тиймэрхүү юмнууд их гардаг шүү дээ. Тэгэхээр одоо тэн дээр яг нэг тооцоол бодно гэсэн үг. Тэ. Тэр зээл хаах нэг их үүсвэр байх гэдэг шүү дээ. Тэрийг өөр юунд оруулах юм? Тэр одоо оруулах одоо тэр хөрөнгө оруулалт гэх юм уу те. Тэр чинь өөрөө илүү өгөөж авчрах юм уу гүм үү? Тэр зээлийнхээ хүүнээс илүү өгөөж тий. Одоо 8% зээлээ дарах уу? Эсвэл би тэрийг те 20% одоо өгөөчтэй бондд оруулах юм уу? Тэрийг яг би ингээ консистент буюу тууштайгаар хийж чадах юм уу гэдэг л бодох хэрэгтэй болчихж байгаа юм. Зарим хүмүүс ч одоо за би зээл хийх дуртай хүмүүс байдгийн нэг шалтгаан би зүгээр ингэж бодоод байдаг шүү дээ. Та юу гэж бодд юм бэ? Зарим хүмүүс ингэж хэлдэг. За зээл тавьчвал амар байд юм аа тий. Ягаад тэгэхээр зээлгүй ахаар идэж уугаад тэгэл өмсөж зүгээл ингээл тансаглал өрчдөг. Тэгээ зээл аваад нэг юм болгочхоор тэгээ амар сар болгон цайлангаас ингээл мөнгө татаад зээл рүү явж идэг гэдэг. Тэгэхээр нөгөө эргээл нөгөө санхүүгийн сахилга бат гэдэгсээ дөрөв авах гэдэг байна л та. Тэгэхээр тэр хүн бол одоо санхүүгийн сахилга батыг өөрийн тэр мөнгөтэй харьцах зан төлөө өдөрт чадахгүй учраас хүчээр зээл авч 3 дахь этгээд тэр өдөртүүлээд байна шүү дээ. Тэгэхээр өөрөө ер нь яаж санхүүгийн сахилга батыг сайжруулах уу, тэр мөнгөтэй харьцах боловсролоо яаж хүн дэвшлүүлэх үү те. Тэр талаас нь танаас нэг зөвлөгөө авбал хүмүүст сонсогч нар зөвлөгөө өгвөл. Тэр бас зөв л ороо байхгүй яг зөв менеж гэх юм бол тий зээл авдаг. Тэгээ аж ахуйн нэгж байгууллагын хувьд ч гэсэн бас ингээд яг адилхан хүнтэй адилхан зээл авна шүү дээ. Аж ахуйн нэгж байгууллага бас аливаа бизнес хийхэд хоёр их үүсвэртэй байгаа байхгүй. Нэг нь бол эзэдүүд нь мөнгө оруулдаг те. Нөгөөх нь болохоор зээл авдаг. Хоёр их үүсвэрээр одоо хөрөнгөө босгож байгаа гэсэн байхгүй. Тэгээ тэр хоёр ч хоёулаа өртөгтэй. Зээл байх юм бол те банкны зээл хэдэн хувийн хүүтэй байх нь те. Хөрөнгө оруулагчийн мөнгө өөрөө бас өртөгтөө зээлээс илүү үнэтэй байхгүй юу? Яагаад гэвэл бизнес чи өөрөө эрсдэлтэй шүү дээ. Тэ? Ус орны эрсдэл, салбарын эрсдэл, тухайн бизнесийн эрсдэл гээд өрсөлдөөний эрсдэлгээ байгаа. Тэгэхээр хөрөнгө хүмүүс одоо хувьцааны хөрөнгө оруулалт хийж байгаа чинь зээлээсээ илүү өндөр эрсдэлтэй, дээрээс нь илүү өндөр үнэтэй байхгүй юу? Тэгэхээр тэр хоёрын нийлбэрээр нь одоо дундаж одоо капиталынхаа өртгийг гаргаж агаад тэрнээсээ илүү өгөөж олдог юм бизнес хийжээч тэр бизнес илүү урт удаа хугацаанд явна гэж боддог байхгүй. Тэр хувь ч гэсэн бас ялгаагүй л гэсэн үг. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллагын хувьд гэх юм бол одоо зарим байгууллагад албаар зээл аваад хугацаанд нь ингээд төлөлт хийж явсараагаад илүү сахилга баттайгаар одоо санхүү мөнгө урсгалаа сайн менеж хийх тийм аргачлалч бас байдаг байхгүй. Одоо стратегийн одоо тийм аргачлал ашиглаж болдог. Яг тэрэн шиг хувь ч гэсэн одоо зээл аваад хугацаанд төлөөд тий өөртөө тийм дадал суулгах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр нь буруу юм байхгүй л. Буруу одоо тэр чинь бизнесийн байгууллага дээр хүртэл хэрэгждэг стратеги юм биш үү? Олон нөгөө нэг тэр өөр урлагийн харьцаа, өрийн дарамт тий аливаа эрсдэл тохиолоход тэрийг даах чадамжтай хэсэг дээрээ жоохон бодолтой л тэрийг хийнэ гэсэн үг л дээ. Энэ зээлтэй хүн, зээлгүй хоёрын сэтгэл зүйн хувьд аль нь тийм тайван
одоо амьдралын чанар нь илүү тав тухтай байдаг бол та. Тийм одоо судалгаа байна уу? Тийм судалгаа сайн мэдэхгүй л байна. Гэтэ нөгөө нэг тухайн хүний мөнгөнд хандах одоо нөгөө хандлагаас л үзэл бодол те итгэл үнэмшлээс л хамаарах тий. Бага хэмжээний зээлтэй ирнэл одоо байнга л тухгүй юм шиг те би чи өөртөө хүн шүү дээ гэж 50 онддгүй хүн байж болно те. Зөндөө өөртөө ирнэ за би нэг даваа гарна те илүү их одоо бүтээгээд явах бизнесийг хийж байгаа юм чинь гэдэг амар тай унтдаг хүн байж болно те. Тэгэхээр тухайн одоо мөнгө үр зээлийг юу гэж хардаг ямар итгэл үнэмшил тэр хүн тогтсон те суусан байна гэдгээс л хамаарах. Яг судалгаа гэдэг юм бол сайлж мэдгүй л юм. Яг түрүү чи нөгөө хэлсэн шиг юу юм байна те. Зарим хүмүүс ч яг таны хэлж байгаа шиг нөгөө эрхчлөөгөө илүү хүмүүлчлаач гэдэг юм уу. Одоо нөгөө цалингаас цалингийн хооронд амьдрах болчлоо гэж бодоод нэг газраас гарч чадахгүй ч гэдэг юм уу. Тийм болчихж байгаа шүү дээ бас. Тэр хүн болгоны нөгөө хувийн санхүүгийн менежмент мөнгөө ирэх удирдахтай холбоотой зүйл болчих гээд байх шиг байна шүү дээ. Одоо дараагийн асуулт нь болохоор сайн скор гэдэг энэ компани өөрөө дараагийн 24 онд одоо яг онооны системийг зээлийн онооны системийг нэвтрүүлсэн гэхээр дараагийн зорж байгаа ирээдүйн зорж байгаа дараагийн бүтээгдэхүүн нь юу байна? Танай байгууллагын одоо стратеги ирэх 5 жилд. За ойрын үед бол нөгөө түрүүнд хэлсэнтэй нөгөө зээл авж байгаагүй хүн эсвэл 2 жил зээл дээр нь өөрчлөлт ороогүй хүний оноог бутахгүй байна. Тэгэхээр тэр хүмүүс яах юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа шүү дээ. Датаг нөхдүүд тий. Гэхдээ тийм хүмүүст бас өөр төрлийн дата байгаа байхгүй тий. Магадгүй орлогын дата яж болно, өөр төрлийн дата яж болно. Тэгэхээр зээлийн түүхгүй хэрнээ бусад дата дээр нь үндэслэн одоо бас зээлийн өөр төрлийн оноо хийхээр ажиллаж байгаа. Тэгээ ер нь бол яг зээлийн мэдээллийн сангууд би бол Америк одоо энэ ажлыг эхэлснээс хойш энэ тентгийн нэлээд олон зээлийн мэдээллийн сангуудтай уулзлаа л да. Одоо Солонгосын 2 3 Төв Азийн, Америкийн, Европын энэ явахаар тэгэхээр нэг ганцхан оноо хийчихэл за ингээл энийг л ашиглаж суудгүй юм байна л да. Одоо зээлийн мэдээллийн сан чинь маш олон төрлийн бүтээгдэхүүлчлэгээнүүдийг гаргаад ер нь л одоо эрсдлийг судлах те үнэлэхтэй холбоотой маш олон төрлийн шинэ үйлчлэгээнүүдийг банк санхүүгийн байгууллагууд болоо иргэн дэнгээ гаргаж өгч байдаг. Тэгэхээр онооны хувьд ч гэсэн маш олон оноо л гаргана л гэсэн. Зөвхөн одоо иргэн төлөлтийн одоо тооцдог оноо гэж болно, сахилга батын тооцдог оноо гэж болно. Эсвэл одоо хятад метод чинь болохоор social score гэдэг хэлж байгаа шүү дээ. За. Хөвөний одоо бараг ёс зүйн хэмжээгээр хэр зөрчиж байгааг энэ төр үздэг тэр оноо энэ төр байгаа байхгүй. Тэгэхээр манай байгууллагын хувьд бол ойрын хугацаанд тэр нөө орлого төр үнэлсэн оноо яа гэдэг тийм зорилготой байгаа. Саяхан бас нэг автомашины бас үнэлгээ гаргадаг бас юм үйлчлэг гаргалаа л да. Ер нь бол нөө банк санхүүгийн байгууллагын зээлийн багцын ихэнх нь бас автомашины зээл бас байгаад байдаг байгаа байхгүй. Бид нар ч гэсэн ингээл машина захаар ямар үнэлгээтэй байдیں۔ Тэ зөвхөн одоо үнгүүдээр байгаа үнийн дунджийг харахаас илүү одоо манай машинууд чинь маш олон юм тохиолдод байгаа шүү дээ. Торгуулийн мэдээлэл тэ хэр зөрчилтэй байсан. За элдээ одоо нөгөө нэг гэмтэл юу лээ аваар осол те аксидент болж исэн юм уу онцлогоо нь ямар байсан гэх мэтлэн датануудыг ашиглаж байгаа хиймэл оюуханаар дамжуулаад үнэлгээ гаргачих жоохгүй машин үнэлгээ тийм үйлчлэгээ сайхан гаргалаа. Энэ жилийн хувьд бас дахиад одоо жидүү гэж ярьдаг шүү дээ. Жидүүнэрийн хувьд гэх юм бол бас зээл авахд дандаа л хэцүү байт юм байна. Яагаад гэх юм бол барьцсан хөрөнгө багтай. За яг мөнгө уурсгалаа баталгаажуулчих гэхээр орлого нь ингээд бас тогтмол биш. Богино хугацааны түүхтэй тий. Тэгэхээр ч одоо тэрэнд итгэж нөгөө нэг банкуд ч юм уу банкусууд зээл олгоё гэхээр айгүй эрсдэлтэй болчиход байгаа байхгүй тий. Тэгээд санхүүгийн тайлангийг харахаар бас жинхэнэ тайлан байдгүй тий. Монголд ч н одоо бас 2 тайлантай энэ төр явдаг гэдэг. Тэгэхээр яг аль нь одоо жинхэнэ дата юм те яг энэ байгууллагуудын жинхэнэ одоо зээл авах чадамж нь хэр байгаа эрсдэл нь ямар байгаа гэдэг үнэлэх хэрэгцээ шаардлага аль талд нь байгаа байхгүй. Жидүүнэр тийм чинь эднэрт өгөхгүй тэд нар сайн хөгжих юм бол Монголын эдийн засгийн нөгөө дундаж давхрах те айгуу сайн өсөж хөгжих гээд байгаа шүү те. Тэгэхээр яг жидүүнэрийн одоо яг оноо гэхээсээ илүү мэдээллийн илүү их багцалж те зээл олох зээлийн судалгаанд нь ингэж бэлдэж өгсөн тийм бүтээгдэхүүлчлэгээ бас гаргахаар ажиллаж байна л да. Олон улсад ер нь зээлийн мэдээллийн сан бол аль үжи ихэнх улс орнуудад бол бий болоод явцсан гэж та ярианыхаа дунд хэлжсэн. Үргэлжлүүлээд тэрийг асуухад
Олон улсын туршлагаар за зээлийн мэдээллийн санг маш сайн хөгжүүлээд иргэдэн энэ онооны системийн талаар ойлголттой болоод аж ахуй нэгжүүд нь өөрийнхөө бизнест ашиглаад ингээд эхлэхээр ямар ер нь давуу тал улс оронд гардаг юм байна. Том зургаараа ингээд харахад. Ер нь олон улсын одоо онооны систем хэрэгжээд хэсэг хугацаа одоо зөвөөр хэрэгжээд далайцтай хэрэгжээд нэгэн одоо хүчээр те докторат явах юм бол ер нь бол зээлийн өө буурдаг байдаг жаа. Тэр нь хамгийн том давуу тал те. Тийм зээлийн. Тэр нь л хамгийн давуу тал аль талтай. Тэр зээлийн өө буураад байна гэдэг чинь өөрөө тэр системийнхэн зээлийн эрсэл нь буураад байгаа байхгүй. Тэгэхээр банк санхүүгийн салбар нь илүү тогтвортой найдвартай болно те. Тэгэхээр одоо дээшлээд улс орны эдийн засаг дээрээс нь тухайн улсын одоо зээлжих зэрэглэл гэдэг тэрний төрөл нөлөөлөд явдаг. Тэгэхээр тэгж нэг системийн хэмжээнд уг нь импакттай байгаа байхгүй. Одоо эрсдэл гэж хоёулаа яриад байна шүү дээ тий. Тэгэхээр энийг хүмүүс зээлээ төлөхгүй буюу чанаргүй зээлүүд нэмэгдээд хүмүүс олон зээлийг ингэж давхардуулж өөр дээрээ аваад энэ нэрвээ ингээ хэн ч чадахгүй удирдлагаас гараад явчих юм бол улс орны макро эдийн засаг буюу одоо том эдийн засаг талаар нь ямар үр дагавартай. Тийм. Одоо нэсэндээ зээлгүй хүмүүст энэ бас тэр нөлөөлөл нь очиж тусах ёстой шүү дээ. Би зээлгүй юм чи ингээд энийг нэг тоохгүй юм байж болно шүү дээ. Оноо манай надад ямар падлын эд ингээд. Тэгвэл ер нь эдийн засаг нь өөрөө жоохон дороотод ирвэл тэр үнд нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр тэр утгаар нь асуул. Тэгээ ер нь бол хүсгээр юм биш гэдэг. Иргэн талдаач тэр улс орон эдийн засаг талдаач тэр. Яг тэгвэл зээл төлөлт байхгүй эрсдэлтэй болоод ирэхээр одоо тэр хүний хэрвээ барьцаа өрөнгө байдаг бол тэр хураагдах ч гэдэг юм уу те өлегтэй юм бол байхгүй те илүү муу түүхүүд үүснэ дараагийн одоо юмнууд нөлөөлөд явна те за тэр нөө зээл болгож байгаа байгууллагууд өөрөө өгсөн зээлээ авч чадахгүй хэмжээ хязгаараас илүү их одоо муу зээлтэй болоод ирэх юм бол үйл ажиллагаанд нь доголдол үүсэж ирж штэ юм уу дахиад зээл гаргах гэхээр их усүр байхгүй ч гэдэг юм уу те тэгэхээр тэр байгууллагын одоо үйл ажиллагаа сөргөөр нөлөөлнө. За тэр ингээ олон байгууллагуудад тохиолдоод ирэх юм бол системийн хэмжээний хямрал болохоор байхгүй юу. Тэгэхээр одоо банк санхүүгийн одоо тогтвортой байдал гэдэг чинь өөрөө эдийн засгийн маш чухал зүйл байхгүй. Системээр хямрна гэхээр эдийн засаг хямрна. Эдийн засаг хямрахаар яг хумигдана тий. Олон ажилгүйд л бий олон ч гэдэг юм уу бизнесүүд илүү хөгжихгүй хумигдана. Тэгэхээр ингээд ажилгүйдлийн хувь нэмэгдэн ч гэдэг юм уу тий одоо хямралын одоо бүх тохионууд гараад ирэх байхгүй. Тэгэхээр тэрийг хэн ч хүсэхгүй үстэй тий. За ер нь зээлийн мэдээллийн сантай холбоотой маш олон асуултууд тэгэхээр нь асуучлаа да. Тэгээд сүүлийн асуулт тал руу орох юм бол та дөрөв нөр хэлсэн шүү дээ. Би 3-4 зээлтэй гэдэг. Ер нь одоо ингээд санхүүгийн салбартаас олон жил ажиллаад явж байгаа хүний хувьд өөрийнхөө мөнгөтэй харьцах тэр арга барил санхүүгийн сахилга талаас ер нь ямар арга гаргачлалыг зүгээр ашиглаж байна. Зарлага орлогоо яаж хийнж байна. Илүү нөгөө олсон орлогоо хянаад зөв зарцуулаад явъя гэдэг тийм дадалтай хүн үү? Эсвэргээрээ за зарлага бол яах вэ? Зүгээр тэр чинээгээр зарж байгаа хэрээрээ олъё гэдэг тийм сэтгэлгээтэй хүн үү? Ер нь айл тал дээр нь л ажиллана. Нөгөө нэг аж ахуйн нэгжийн санхүү гэдэг чийл ордог байхгүй. Тэн дээр аж ахуйн нэгжийн туйлын зорилго юу вэ гэхээр хөрөнгө оруулагчийн одоо үнцийн ашгийг хамгийн максимум байлгах гэж заадаг байхгүй онол дээр. Тэхийн тулд болохоор орлогыг максимум зарлыг бага байлгана гэдэг. Тэгээ тэр бол хувийн дээр ч гэсэн бас адилхан ажиллах хэрэгтэй байхгүй. Бид нар зөвхөн одоо зарлаа л хянаад орлого дээр анхаарахгүй байх юм бол бас нэг тодорхой түвшинд байх гэдэг шүү дээ. Тэгэхээр орлого бол жоохон барьцгүй. Заримдаа алга болчих жолно тийм үү. Заримдаа амар гинти орлого олж олно тий. Эсвэл хүснээр одоо чи 2-3 дахин нэмэгдэл чихээр бас болохгүй байгаа шүү дээ. Зарлага бол айгуу тийм менеж хийх буюу удирдах боломжтой байхгүй тий. Би байр түрээслэх юм уу? Тэ зээл авах юм уу? Энийг худалдаж авах юм уу? Авахгүй юм уу гэх мэтлэн шийдвэр гаргах тийм хяналт хийх бас боломжтой. Тэгэхээр хүмүүс бол илүү нөгөө сайн менеж хийх юм бол ялцгүй зардал дээрээ бас анхаарах хэрэгтэй. Тэгээ нөгөө талд нь орлого дээрээ дандаа анхаарна. Хувь хүн бол тий. Орлого дээрээ анхаарна гэдэг нь болохоор одоо зөвхөн ингээд цалингийн орлогоос гадна нэмэлт орлогын олон их үсвэртэй байх те хуримтлал үүсгэх. За орлого гэдэг чинь зөвхөн одоо ингээд нэг цалин одоо ажлын хөлс бас биш байгаа байхгүй юу? Хүмүүн капитал гэж байгаа шүү дээ. Одоо тухайн хүний мэдлэг ур чадвар. Тэрэндээ хөрөнгө оруулснараа ирээдүйд одоо ингээд орлогынхаа одоо суурийг бэлдэнэ гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр орлого талдаа бас давхар анхаарах хэрэгтэй л.
болж байгаа юм л та. За баярлалаа. Өнөөдөр тэгээд цаг гаргаж манай студид хүрэлцэн ирээд яг өөрийн ер нь голчлон л бараг танай хийдэг бизнесийн талаар, энэ зээлийн оноо гэж юу болох талаар дэлгэрэнгүй ер нь нэлээд ойлголтуудыг манай сонсогч нар авсан байх гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн дугаарыг энэ хүрээд өндөрлөе. Танд баярлалаа. За баярлалаа. За.